Та сүнстэй цуг амьдарч байгаагаа яаж мэдэх вэ? Тийм арга бий юу? Хүмүүс бид далд ертөнц буюу үхэгсдийн ертөнцтэй зэрэгцэн амьдардаг. Өдрийн цагаар нар мандсан үед хүмүүс итвэхтэй амьдарч, нар жаргаж шөнийн харыг бүрий болоход хийсэн биетэй сүнс буюу чөтгөр шулам, альбин тэрэн, зэтгэр, зүс буруутан, лус савдаг гэд олон хүний нүдэнд үл үзэгдэх хий биетэнгүүд босч ирдэг. Дэдэг хүний биед шингэж хоололж ундлах, хүч авах, хүнийг хорлох, хүний ам авч сүнсийг нь боолжлох, дагуул болгох, хорогцсон эд зүйл, гэр орон, хань ижлийнхэн хажууд нь дагах гээд яг л хүн шиг олон зоригтой шөнийн харанхуйд ажилдаан ордог. Хүмүүс ярьдаг сүнсэнд дарууллаа гэж. Энэ нь ямар нэг хар сүнс танаас нэг юм нэхэд байна гэсэн үг юм. Гэвч та өглөө нар мандахад ундах зүүдэлхийн загт мэдрэгдсэн тэрхүү зүйлийг мартчихдаг. Зарим нь сүнс гэж байхгүй гэж маргадаг. Тэр бол зүгээр л аимшиг юм үзэж сонссны тархинлах мэдээлэл сэргсний илрэл гэдэг. Тэгвэл танаас нэгэн зүйлийг асууя. Та газараа имлэгийн муурагт гэрлийн унтраагаад хонч чадах уу? Ганцаараа өр шулган газар хонч чадах уу? Энэ асуултанд та төсөөлвөл таны бие зарс хийж байгаа. Энэ бол таны далд ухамсар зүүн совин бас биед чинь байгаа сүнс айж байгаа нь илрэл. Тийм болохоор сүнс хэмээгч зүйл бидэнтэй хэдэн мянган жилээр зэрэгцэн оршиж иржээ. Тэдний сайннд бурхан, онг, шүтэн, сахиус тэнгэр болж гар мөн нөгөө үлгэр домог кинонд гардаг эсрэг дүр буюу аав ээжүүд хүүхдүүдэн айлгаддаг чөтгөр шулмууд болдог байх нэ. Ингээд сүнс бидэнд мэдрэгдэх тэдний мэдрэмжүүдийг танилцуулж байна. Ер бусын үнэр. Таны амьдарч байгаа газар сүнстэй болсон эсхийг мэдэх нэг тэмдэг нь танд баянга мэдрэгдээд байдгүй ер бусын үнэр юм. Ханаас гарч байгааг мэдэж чадахгүй тэрл үе тамхи аль эсвэл сүрчгийн цэцгийн үнэр танд гэнт үнэртэн. Заримдаа сүнснүүд ямар нэгэн үнэрийг авчирдаг ажээ. Хэрвээ иймэрхүү зүйл танай гэрт тохиолддог бол таны мэдэхгүй зэрэгэлдэх ертөнцийн нэгэн оршин суугч тантай хамт байгааг нотлох нэгэн илэрхийлэл юм. Танихгүй хүн мэдэхгүй газрын тухай жигтэй зүүдлэх. Хэрвээ сүнс гэрт оршин суугаа бол заримдаа тэд танд өөрийнхөө тухай янз бүрийн зүйлүүдийг зүүдлүүлэх гэж оролддог байх нь. Энэ зүйл нь жирийн эсвэл хар дарсан байж болох ч сүнстэй амьдарч байгаа хүмүүс өмнө нь хизээч байгаагүй газар мөн уулзаагүй танихгүй хүмүүсийн тухай зүүдэлдэг ажээ. Энэ бол зэрэгэлдэх ертөнцийн оршин суугч танд өөрийнхөө тухай ямар нэгэн мэдээллийг хүргэхийг хүсэж байгаа бөгөөд тэд тантай холбоо барихыг хүсэж байгаагийн нэгэн илэрхийлэл юм. Та тэднийг ямар нэгэн байдлаар ойлгох хэрэгтэй бөгөөд тэдгээр хүмүүс нь ихэнхдээ үнэхээр золгүй байдлаар нас барсан эсвэл зуурдаар буюу хэн нэгний гарт амь өргөцсөн байх магадлалтай сүнснүүд байдаг байх юм. Золгүй байдлаар өгсөн хүний сүнс чөлөөлөгддөггүй насан туршдаа ямар нэгэн зүйлд хорогдож заримдаа бүр өөрийгөө үхснийч мэдэхгүй явдаг ажээ. Та тухайн зүүдэнд үзэгдэж байгаа хүний тухай мэдээлэл түүнд юу тохиолдсон тухай нийтийн архиваас олж мэдэх боломжтой байдаг ажээ. Энэ нэгэн таныг ажиглаад байх шиг санагддаг уу? Зарим хүмүүс бусдын бодвол хоёр дахь ертөнцийг мэдрэх нь илүү байдаг. Тэр дундаа монголчууд бидний хувьд мэдрэмж нь өндөр хүмүүс, үзмэрчд, мөн онгод тэнгэр залдаг удаган зайрангууд далд ертөнцийн бидэнтэй хамтран амьдрагчдыг мэдрэх, харж чаддаг чадвартай байдаг. Таныг заримдаа хэн нэгэн хаа нэгтэйгээс ажиглаад байх шиг санагддаг уу? Хэрвээ хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл ажиглаад байх шиг санагдаж байвал эргэн тойрноо харж ямар нэгэн өөр тэмдэг байгаа эсхийг ажиглах хэрэгтэй. Энэ бол тантай параллел ертөнцийн бас нэгэн гишүүн амьдарч байгааг илтгэж болохгүйц бас нэгэн илэрхийлэл тэмдэг юм. Зарим хүмүүс шинэ байранд нүүж орохдоо байн хэн нэгэн тэрнийг ажиглаад байх шиг санагддаг. Сэтгэл жиргсэн газар очиход араас хэн нэгэн дагаад байгаа юм шиг, хараад байгаа юм шиг санагддаг. Тэгвэл битгий энийг үл тоогоорой. Ямар нэгэн тэмдэг илэрхийлэл өгч байгаагийн шинж юм. Агаар хүндрэх мэт мэдрэмж. Зарим хүмүүс сүнсийг эргэн тойрондох өөрчлөлтөөр мэдэрдэг бөгөөд ямар нэгэн зүйл дараад байх шиг
Эсвэл амьсгалахад хэцүү болох гэх мэт агаар хүнд өргөдөг. Агаар дахь гинтийн өөрчлөлтийн сүнсний өөрийгөө илэрхийлэх бас нэгэн арга гин. Гинтийн өөрчлөлтийг энгийн хүмүүс ч мэдэрдэг бөгөөд тийм болохоор тэрнтэй хамт амьдарч байгааг илэрхийлэх бас нэгэн яахын аргагүй тодоостод шинж тэмдэг байх юм. Ямар нэгэн чимээ шүүгэн гарах. Та ямар нэгэн тайлбарлах боломжгүй чимээ шүүгэн бүр шүгэлдэх чимээ сонсч байсан уу? Чимээ бүхэнд учир шалтгаан бий. Сүнс өргөн өршингүйг мэдүүлэхин хүсч байдаг бол мэдээж гэрийн тавилга янз бүрийн зүйлээс дуу чимээ гарч болох юм. Гэвч заримдаа хаанаас гараад байгааг тайлбарлах аргагүй байдаг. Ихэнх сүнслүүд хүний чихээр сонсох боломжгүй дуу чимээ гаргадаг бөгөөд үүнийг тусгай багажаар хураан авдаг. Гэвч тэдгээр сүнснээс ялгаатай полтергейст буюу шүүгэнтэй сүнснүүд хэмээн нэрлэгдсэн сүнснүүд нь хүн сонсогдохоор аимшигтай дуу чимээ гарган элдв зүйлсийг өчнөө авч шийдлэх, мөн хооронд хавирах зэрэг дууг гаргаж чаддаг байх юм. Агаарын температурын өөрчлөлт. Агаарын температурын гинтийн өөрчлөлт энэ бол өөр нэгэн сүнсэд таны ойр байгааг хэлэх тэмдэг юм. Хэрвээ та өрөөнүүдийн дундуур явах юм бол зарим өрөө чинь бусдаас хамаагүй хүйтэн байх болно. Эсвэл яг л нэг газраар явах тоолонд таны эргэн тойронд хүйт өргөх шиг танд мэдрэмж төрдөг бол энэ нь нэгэн илэрхийлэл байх юм. Тэгвэл энэ хүйтэн өргөх явдал нь таны эйр кондишнээс болсон хэрэг огт биш ажээ. Заримдаа сүнснүүд таны эргэн тойронд ирэх үед агаар хүйтэн болдог. Сүнснүүд эргэн тойрондох энергийг сорж агаарыг хүйтрүүлдэг ажээ. Заримдаа гэрийнхээ хаан нэгтэй алхахад гинт хүйт өргөдөг гэвч бусад газар хэвэн байдаг бол энэ нь бас нэгэн сүнсэнд байгаагийн илэрхийлэл юм. Эд зүйлс өөрөө хөдлөх. Танаас сул байх зүйлүүдээ хэн нэгний тусалцаагаар хөдлөх. Хэрвээ тийм зүйл болсон бол та даруй ойндоо тогтоож авах хэрэгтэй ажээ. Хэрвээ та ямар нэгэн зүйлэн баттай хаа тавьснаа мэдэж байгаа боловч энэ зүйл амьд бишт хүрээгүй байхад өөр газарт байвал энэ бол яахын аргагүй нөгөө бидэнтэй зэрэгцэн амьдрагч тал ертөнцийн хамтран амьдрагчийг хийсэн ажил байх юм. Заримдаа та өөр өөрөндөө байхдаа хаалган хаах эсвэл ширийн дээрээс идэж зүйлс унах. Энэ бол яахын аргагүй тэдний оршин буйн тэмдэг илэрхийлэл. Та ямар нэгэн төрлийн сүнс энэ зүйлийг хийдэг талаар олж мэдэх хэрэгтэй болов уу? Зарим нь хортой уршигтэй сүнс байж болох юм. Энэ талаар орсууд гэрийн бүг буюу гэртээ бүр хүлээн зөвшөөрч хамтран амьдардаг. Сүнс дотроо хог арилгадаг, оол энтер хийдэггээд олон төрлийн сүнс сүүлийн үед гарцсан сураг байдаг. Таны биед хүрэх ямар нэгэн мэдрэмж. Ажуучин хинч байхгүй үед хэн нэгэн танд хүрээд байх шиг санагдах. Эсвэл арьсан дээр чинь хаанаас яаж үүснэ үл мэдэгдэх ямар нэгэн тэмдэг үлдчихсэн байхыг та анзаарч байсан уу? Хэрвээ тийм бол энэ бас өөр нэгэн хоёр дахь ертөнцийн эдгээд тантай хамт амьдарч байгааг илэрх тэмдэг юм. Жишээлбэл таны арьсан дээр ямар нэгэн зүйл хүрээгүй байхад арьсан дээр бага зэргийн шарах зураас гарсан байдаг. Хүмүүсний ч гэмээр энэ бол тэхний дохой юм. Заримдаа ямар нэгэн үстэй зүйлээр шүргээд авах шиг, тань руу үдээх шиг эсвэл танд хэн нэгэн хүрэх шиг болвол та болгоомжтой байх ёстой. Гэвч яаран дүгнэлт хийх гэсэн хэрэггүй. Танд юу хүрээд байгааг мэдэх хэрэгтэй. Таны өөрийн үс байж болох юм. Таны бие дээр санаандгүй ямар нэгэн үлдэх, зүгээр байж байхад хөхрөх, бүр юунд ч хүрээгүй байхад таны гар бие чинь зүсэгддэг бол энэ маш аюултай бүгжөдгөр тантай хамт амьдарч хорлох гэж байгаагийн илэрлэл гинэ. Хэрв байдал хурцтал та сүнснээс хэрхэн өргөн авах талаар эртхэн бодох хэрэгтэй. Энэ сүнс ганцаараа байхад маш аюултай. Энтийн ааш зангийн өөрчлөлт. Хэдийгээр зүүн тохиолдогч ямар нэгэн төрлийн тэмдэг илэрснээс шалтгаалж тантай маш муу сүнс амьдарч байж болох юм. Гэвч энэ сүнс гэхээс илүү чөлөөр ажээ. Заримдаа муу сүнснүүд байшинд амьдарч байгаа хүмүүс уур хорсон, айдас хүйтс төрүүлэх, бусад төрлийн ааш сангийн аймшигт өөрчлөлтийг бий болгож чаддаг. Хэрвээ байдал биш байгаа бол ад зэтгэрийг зайлуулах, биелийг хийх шаардлагатай ажээ. Чих худалч, нүд үнэлж. Таны гэрдээ сүнс байгааг мэдэх төгс арга бол сүнсийг өөрийн нүдээр харах юм. Сүнснүүд өөрийн байгааг танд мэдрүүлэхийг хүсч байдаг. Хэрвээ таны хараа хурц бол тэдний сүүм үлзэх дүрсийг бас бараан дүрс харах боломжтой байдаг ажээ. Чих худалч, нүд үнэнч гэж монголчууд ярьдаг. Хэрвээ та тэдний сүүм үлзэх дүрсийг харах мэт санагдсан бол энэ нь таны гэрд сүнс байгааг нотлох нэгэн тэмдэг юм. Заримдаа сүнс өмнө амьдарч байсан бүтэн биеэрээ үзэгдээд алга болох тохиолдлууд олонтой байдаг.
Жирийн л нэгэн хүний дүрс харагдаад өнгөрөх боловч дараагийн удаа аимшигтай цонх хийсэн, шархадсан, цусаар будагдсан эсвэл яг тухайн үеийн өвлийн байдлаар үзэгдэж болно. Харин эдгээр хүмүүс аимшигтайгаар үгснийг гэрчлэх баримт болдог ажээ. Жишээ нь дэлхийн 2 дугаар дайны үеэр амь үрэгдсэн цэргийн ангийн нэгэн хүн одоо үед яг амь үрэгдснийхэн өмнө дайны талбар руу явж яаж явсныг харж болох юм. Эдгээр дүрсээ тэр газраа дахин үзэгддэг байна. Яг л видеог дахин үзэж байгаатай адил энд үгсэн хүмүүсийн үхэхийн өмнөх үйл явдал орчин тойрны нийт зүйлстэй шинхэн үлддэг ажээ. Тэр мэдрэмжүүд танд тохиолдсон бол нэн тэр үзмэржил лам бүү үзүүлэх хэрэгтэй. Хортой сүнс тантай хамтран амьдардаг бол таны эрүүл мэндийгээд ирээдүйг бүгдийг баллах талтай. Тийм болохоор ирээдүйд сайн сайхан амьдрахын тулд өөрийгөө ариун байлгах хэрэгтэй. Мөн нөгөө ертөнцид байдаг бидэнтэй зэрэгцэн амьдрах гэж бас уурлууж гомдоох хэрэггүй ажээ.